За сайн байцгаана уу? Ядарч байна уу? Сайн байна. Мундаг шүү. 1640 хүн ажиллаж байгаа. Одоо энэ хөх хувцастайгууд манай хууль сахиулах их сургуулийн одоо сонсогч нар. Эдгээр чинь бол салаа 10-таараа зохион байгуулсан тасгийн дарга нар өгдөөрөө. Дороо нэг 10 хүүхэдтэй ингээ 14 хоног нэг байранд нэг гэрт одоо ажиллаж байгаа. Их орон хүүхдүүд зүтгэж байна да. Тэгээд зөв тэмүүлэлтэй болно. Тэгээ өөрийн нүдээр гол нь энэ ой шатах ямар гамшгүй гэдгийг харж байгаа. Дээрээс нь ургаж байгаа модон дээр унтсан мод давхарлаа тавихаар ургалт байхгүй. Тэгээ нэг тахир дутуу юм шиг ингэж байдгийг мэдээж энийг л одоо хүмүүс сурталчлах байгалыг хамгаалах чухлаа гэсэн ийм чиглэлээр Шатсан ямар харагдаж байна? Цэвэрлэхэд ямар байна? Ийм хичнээн олон байгааг мэдхүү та нар. Энэ бол зөвхөн Завхан аймгийн Их уул сумын нутагт байгаа жижигхэн газар. Ингээд энэ өөрийнхөө нутаг орныг энэ мөн хамт олонтойгоо нийлээд ингээд энэ шатсан ойг цэвэрлэх ажилд оролцож байгаа та бүхэнд баяр хүргье. Энд ирээд бол маш их зүйлийг сурч мэдэж авсан. Мөн баг хамт олноор ажиллахыг, мөн найзуудаараа одоо ингээд янз бүрийн гой үйл ажиллагаануудад оролцоод олонтой их гоё ингэж нийтж болсон. Тэгээд дээрэс нь бол ингээд эх орны талаар их зүйлийг мэдэж авсан. Өчигдөр бас маш гоё үйл ажиллагаанууд болсон. Тэгээ нөгөө нэг хилчдийн баярыг тохиолдуулаад хил хамгаалах гээ нийтдээ одоо хил мөлийн тийм юмнуудыг бол нэлээд сурч авсан. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд болохоор оролцсноор бид нэр энэ байгаль орчноо цэвэрлээд тэгээд бас энд анх ирэхэд бол үнэхээр бас нүд халтархаар ийм дүр зурагтай харагдсан. Тэгээ бид нар яг ингээ өөрсдийн биеэр оролцоод энэ үйл ажиллагаанд ингээ оролцож байгаад бол маш баяртай байна. Багаар ажилладаг чадвартай болох юм шаардлага байгаа юм. Хатуухан үг сонсоогүй эцэг эхчүүд нь бас нэлээд тийм эрхлүүлсэн цаг үе чинь жаахан тиймэрхүү үе. Юу гэхээр 10 хүүхэдтэй айл бол нэлээд хүмүүжилтэй байдаг бол 3 хүүхэд 2 хүүхэдтэй юм чинь инкрийнхэндээ өссөн. Эдний буруу биш. Тэгэхээр бид бас сайн тал нь юу вэ нөхөр энэ нэг аймгийн хэмжээний 11 12 дугаар ангийн хүүхдүүдийг одоо хамтраад 7 хоног сумынхын ойролцоо яг одоо дотор байрны тоолондын нөгөөд энэ хууль сахиулах их сургуулийн 3 4 дугаар дамжааны хүүхдүүдтэй хамт багаар ажиллаж байгаа. Тэгээ энэ одоо өдөр заасан зүйлээ оройн одоо хүүхдүүдэд хэлж ярьдаг нэг ийм чиглэлээр ажиллаж байгаа юм. За энэ шатсан ой бол 2000 оноос эхлээд 3 жил шатсан юм. Завхан аймагт хуурайшилтын чиглэл хуурайшилт ихтэй байсан жилүүдэд. Тэрнээс хойш бид нар 17 8 жил болж байна. Энэ хүүхдүүд төрөөд 17 8 жил болж байгаа. Тэгэхээр би төрөх үед л шатчихсан энэ нойг ахам одоо томчуулал сүйтгэж төмөр одоо үүсгэсэн байгаа. Тэгээ тэрийг нөхөн сөрөгийн ажил дээр гар үеэр оролцож байгаа бол хүүхдүүд их баяртай байгаа юм аа. Тэгээ энэ ажлыг бол одоо ерөнхийлөгч энэ чиглэлээр ажиллаач гэж одоо бас саналаа хэлж өөрийнхөө ивэл дор энэ ажлыг одоо зохион байгуулж өгсөнд бол би бас төрийн хүний хувьд бас гүн талархалтай байна. Одоо энэ нойг бол энэ хөрөөчд бол нэг 170 орчим хөрөөчд 8 хоног хөрөөдсөн. Дараагаар нь 450 гаруй ой хамгаалагч манай томчуул бас ажилласан. За энэний дараагаар бид нар хүүхдүүдээ одоо авчираад хүүхдүүд маань мөчрүүд хөнгөн өөрсдөө чадах зүйлүүдэд туслаад ингээд ажиллаж бас ингээд томчуул ахмадууд хүүхдүүдтэйгээ хамтарч энэ байгалаа нөхөн сэргээх хамгаалах хайрлах чиглэлийн ажлыг одоо эхлүүлж байгаа юм. Цаашдаа эндээс бол одоо 168хан га газар. Тэгвэл 168 гааг 7 жил ийм ажлыг үе шаттай хийгээд манай аймгаас хийж чадаагүй байсан. Тэгэхээр сэтгэл гаргаж чадах юм бол ингээд богино хугацаанд энийг хийж чаджааг нэгдүгээр харуулж байна. 42 мянган шм мод гарж байна. 500 гаруй машин. Яг манай модтой газар дээр хүнлгээгээр бол нэг машин мод буюу 8 куб метр машин 200 мянга. Улаанбаатарт бол одоо 270-80 болоод явчихна. За модгүй газартай бол бас үнэтэй. Тэгэхээр эндээс нэг 130 сая төгрөгөл уулын ороо дээр хэвтсэн өмхөрж байгаа зүйлүүдээ бид нар оруулж байна. Энэ нь бол одоо маш ач холбогдолтой энэ зүйл. Одоо энийг уг нь болдог бол энэ бөөнөр нь авчдаг. Модон материалаар юм хийдэг одоо улсууд болон түлш зүйлүүдэд ингээ авчдаг бол бас их сайхан байна. Цаашдаа манай хүүхдүүд бол мэдээж өөрийнхөө одоо аймагт төлөгдсөн газар дээр бол ажиллая. Өөр газар бол бид нар очиод тэр чинь янзлаад өгöd гэсэн их итгэл үнэмшилтэй байгаа. Тэгээ би хүүхдүүдээ одоо энэ их баярлж байна. Харьцангуй их туршлагатай. Манай энэ одоо модыг ашигладаг хөрөө араам энэ одоо хөрөөчд бол бүгд их туршлагатай юм улсууд. Тэгээ зохион байгуулаад өгөх юм бол болцоо байгаа. Энэ их ой нөөцийг бол биднээс эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах юм бол мэдээж улс оронд бол маш өндөр өргөөж авчирна. Хуучин болов социализмын үед бол он яам гэж бол байсан. Тэгэхэд бол нэгдсэн
зохион байгуулалтаар бол улсын ойг бол ашиглаж үр ашигтайгаар ашиглаж ингэж явдаг байсан. Одоогоор бол энэ ажил бол ингээд эргэж сэргэх шатанда ой модыг бол биднээс ашиглаж одоо бүтээгдэхүүн болгох ийм ажил руу одоо ингээд орж эхэлж байгаа гэсэн үг. Ер нь бол хавтангийн үйлдвэр бол Монгол улсад бол байдгүй. Та бүхэн бол мэдж байгаа Канад байшин гэхэд бол ОСП гэдэг хавтан байдаг тийм ээ. Тэгэхээр биднээс хамгийн ихний ээлжинд бол ОСП хавтангийн үйлдвэр бол ашиглалтанд оруулна. Тэрүүгээр бол дандаа модны хаягдлаар өөрөөр хэлбэл таварын бус модоор бол энэ хавтан бол үйлдвэрлэгддэг. Тэгэхээр тэрүүгээр ач холбогдолтой